За өнөөдөр та бүхэнд LED дэлгэцний техник үзүүлэлтүүдийн талаар товч зөвлөгөө өгье. Энэ үзүүлэлт нь ямар утгатай, за түүний бас ямар үзүүлэлт нь байвал бас илүү тохиромжтой байдаг вэ гэдэг талаар зөвлөгөө өгье. За нэгдүгээр LED дэлгэцэн дээр бол LED лампны брэнд аягүй чухал. За ер нь бол LED лампны брэнд бол хамгийн сайн нь бол Nation Star гэдэг ийм брэндийн LED ламп байдаг. За үүний дараа бол доор гарч байгаа энэ хоёр брэнд бас аягүй бас тохиромжтой. Одоо Монголын зах зээл дээр бас аягүй түгээмэл хэрэглэж байгаа ийм ламп байгаа. Тэгэхээр та бүхэн доор 3 LED лампны одоо брэндийг одоо сонгох нь илүү тохиромжтой шүү гэдгийг бас зөвлөмөр байна. Энэ яг төхөөр тухайн LED дэлгэцийг одоо хэр удаан ажиллах уу, хэр найдвартай ажиллах уу гэдэгтэй шууд холбоотой байдаг ийм бас чухал үзүүлэлт байгаамаа. За дараагийн чухал энэ зүйл бол энэ LED дэлгэцийн brightness буюу гэрэлтэл тод байдал гэдэг энэ хугацаанаар ойлгож болно. За үүний нэгж нь бол ихэвчлэн нийцс юм эсвэл CD хуваах нь M квадрат гэсэн ийм нэгж байдаг. За энэ нь яадаг вэхээр тухайн дэлгэцийг хэр тод харагдах вэ гэдгийг илэрхийлж байгаа. Энэ brightness-ийг сонгохдоо та дотор хэрэглэх үү, нарны гэрэлтүүлэг хэр байх уу, за хагас гадаа эсвэл гадаа хэрэглэх үү гэдгээс хамаарат энэ тоо утгуудыг өөр байдаг. За хэрвээ та дотор хэрэглэж байгаа бол ер нь бол 300-аас 1200 нийтс ийм brightness-тэй LED дэлгэц сонгуул их тохиромжтой. За хэрвээ та хагас гадаа бол 2500-аас 5000-ын хооронд ийм гэрэлтүүлэгтэй LED дэлгэц сонгох нь тохиромжтой. За бүр гадаа буюу нарны шууд тусгалтай ийм газар хэрвээ LED дэлгэц та хэрэглэж байгаа бол 8000-аас дээш ийм brightness-тэй LED дэлгэц сонгорой гэж та бүхэнд зөвлөмөр байна. За дараагийн чухал бас үзүүлэлт бол энэ харах өнцөг гэж байдаг. За энэ харах өнцөг гэдэг маань юу гэхээр тухайн би LED дэлгэцийн урдаас харах нэг өөр. За тэгээ хажуу талшаа хараад бас ингээ өөр харагдах юм бол энэ тийм тохиромжтой сонголт биш. Тэгэхээр яг үгээр LED дэлгэцний хамгийн их харах өнцөг нь болохоор за босоо болон хөвтэй тэнглэлт 178 градус хардаг. Өөрөөр хэлбэл та аль ч өнцгөөс харсан энэ дэлгэц маань яг урдаас харж байгаа юм шиг ийм тод харагдах хэвээр. Тэгэхээр энэ харах өнцгийн градусыг бас та зөв сонгоорой. Дараагийн чухал үзүүлэлт бол энэ contrast ratio буюу энэ дэлгэцийн тоцгох харьцаа гэж ихэд бас ойлгож болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хамгийн бараан хар өнгийн гэрлийн хэмжээ болон хамгийн цагаан өнгийн гэрлийн хэмжээний ялгааг одоо ийм үзүүлдэг ийм үзүүлэлт байгаа. За энэ нь болохоор дэлгэцний чанар тод байдал гэрэл ялгаруулах чадварыг одоо шууд хэмждэг ийм утга байгаа. За тэгэхээр ер нь LED дэлгэцэн дээр бол ихэнх одоо LED дэлгэц маань болохоор яг үхээр 100000-ыг харьцах 1 гэсэн ийм харьцаатай байх нь илүү бас тохиромжтой байдаг шүү гэдгийг бас та бүхэнд хэлмээр байна. За дараагийн нэг чухал үзүүлэлт нь бол grayscale beat гэдэг энэ үзүүлэлт байдаг. Энэ нь юу гэхээр LED дэлгэцний цагаанаас хар гэсэн ийм өнгөний ялгааг ийм илэрхийлдэг ийм үзүүлэлт байгаа. За мөн адилхан энэ болохоор дэлгэцийн зургийн чанар өнгөний бодит байдал зэргийг илүү наривчлалтай харуулах ийм зорилготой. За жишээ нь тэгэхээр энэ нь яг үхээр ер нь бол ийм хар бараан ийм сүйдэрлэлсэн дүрсэн дээр бол дэлгэц одоо энэ зурган дээр гарсан шиг ийм бүдэг харагддаг бол энэ grayscale beat гэдэг нь илүү өндөр байх тусмаа тухайн дүрсийг илүү наривчлал сайтай илүү тод харуулдаг ийм үзүүлэлт байгаа. Тэгэхээр grayscale beat нь ихэвчлэн 14 за ер нь 8 битээс ихэвчлэн ихдэг бол за 16 бит нь бол хамгийн бас өндөр ийм одоо өнгөний ялгалыг харуулдаг гэсэн үг. Тэгэхээр та бүхэн энэ grayscale beat-ийг айлах өндрөөр нь бас ингэ сонгох нь илүү наривчлалтай, илүү тод үрсэлэл харахад одоо туслах болно. За дараагийн үзүүлэлт бол refresh rate буюу дахин шинжлэх хурд гэж нэрлэдэг. За энэ нь ямар утга учиртай вэ гэхээр 1 секундын дотор за шинэ зураг зурах тоог хэмждэг ийм одоо утга байгаа. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр герцээр хэмждэг. За тэгэхээр энэ маань болохоор delete болгондоо бас харилцан адилгүй байдаг. За 1920, 3840, за 4200, за 7680 гэдэг юм ингээд харилцан адилгүй байдаг. За энэ доор зурган дээр харж байгаа шиг одоо ийм бага ийм сэргээх хурдтай дэлгэцүүд бол ялангуяа камерын дүрсэнд ингэж жирэлцэж одоо харагддаг. За өндөр ийм сэргээх хурдтай дэлгэц бол одоо камерын дүрсэнд ямар нэг ийм сөрөг нөлөө үзүүлдэг. За энэ камерын дүрсээс гаднаас эргээд хүний нүдэнд бас ингээд нүд ядрах ийм нөхцөлийг бас бага одоо сэргээх хурдтай дэлгэцээс ийм сөрөг нөлөөтэй бас байдаг байгаа. Тэгэхээр та бүхэн энэ refresh rate-ийг дахин сэргээх хурдыг аль болох өндөр 3840-с дээш 4200 ч юм уу те түүнээс дээш байх нь сонгох нь илүү тохиромжтой шүү гэдгийг хэлмээр байна. За дараагийн нэг чухал үзүүлэлт бол pixel байгаа. За pixel pitch буюу диод хоорондын зайг хэлж байгаа. Тэгэхээр энэ миллиметрээр илэрхийлэгддэг. Та өндөр чанартай сайн тод нэгтралтай дэлгэц авах юм бол энэ P гэдэг утгыг аль болох багаар сонгороо. Өөрөөр хэлбэл ялангуяа дотор зориултын дэлгэц бол P2.5-аас доош байвал илүү тохиромжтой. За мөн тусгай зориултын дэлгэц бол P1.5 эсвэл 0.8 ч гэдэг юм уу те ийм нарийн пикселтэй дэлгэцийг бас сонгоорой гэж зөвлөмөр байна.
За тэгэхээр хурлын өрөө юм уу эсвэл ойроос үзэх дэлгэсэн дээр эсвэл удаан хугацаагаар үзэх дэлгэсэн дээр бас нэг зайлшгүй сонгож юм уу эсвэл мэдэх юм шаардлагатай бас ийм техник үзүүлэлт байдаг. Энэ нь юу гэхээр цэнхэр туяаны хамгаалалттай эсхийг заавал шалгаж байгаарай. Ягаад гэвэл та хурлын өрөөнд удаан цагаар хуралдах эсвэл одоо сургалт орох тохиолдолд энэ туяаг ийм багасгах ийм тохируулгатай энэ лейблийг сонгох нь таны эрүүл мэндэд бас эргээр нөлөөлөх болно. За тийм анхаарал хандуулсанд баярлалаа.